Хувь нэмс мэдээллийн сайт Замын үд сумын баруун хойд хэсэгт байрлах том оврын ачааны машины урт дарааллын улмаас ачааны машины жолооч нарт үүсэж байгаа хүндрэл бэрхшээлийн талаар мөн сум орон нутгийн ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар дараах мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Тус бүсэд 2000 орчим том оврын ачааны машины очир дараалал үүсэж удаж байна. Сум орон нутгийн удирдлага болон төрийн байгуулалтын нэгдсэн зохион байгуулалт байхгүй улмаас хөрс, ургамал, бут сөөг талхлагдаж 2 дахь цагаан хад мэт дүр зураг үүссэн байна. Очирлж байна. Толгомжийн асуудал юу вэ? Нэг очрын талаар санал. Одоос ирэл энд дэш 4 онцож байгаа шүү дээ. Ер нь хамгийн багтаал 4 онцож байгаа. Тэгээ заримдаа 5 6. Тэгээ янз янзын шалтгаан байна л да. Бүх талдаа л хэцүү байна. Энд ч 5 онцож байгаа. Одоо гайлын ашинд очиод зүгээр ингээ гараа явцдаг байсан бол ахаад 2 онж ийн гэж чинь. Тэг ингээ 7 хоног. Тэгээ 7 хоногийн дотор хэр зардал гарах вэ? Ажилтны хөлс хэдийн мянга нэмэгдээд ингэж удаан хүлээхэр чинь тэгээд нөгөөх нь байхгүй болчихно. Тэгээ хүн ямар ч амьдрах арга байхгүй болчихсон шин. Улам л асуудал хүндрээд энэ юунаас ч там дэрэгнийхэн ч одоо бүр л хэцүү болоод шин. Амьдрахад бол бэрхэл болоод одоо. Энэхүү ачааны машины очир нь Замын үд сумын орсон суугчдын суурьшлийн бүсээс ердөө 200 өрхгүй метрт байрлаж байгаа бөгөөд энэ нь тоосжилт, тагаарын бохирдол, орчны бохирдол үүсэх томоохон шалтгаан болж байна. Одоо ингэж ярихад өмхий бас ялгагдсан мараг хангална, арих хангална. Яг манайх энэ чинь нэг их ойрхон байдаг юм л да ингээд юу. Залхинд энэ чинь 1000 машины зогсоол гаргана гэсэн одоо тэрийг гаргахгүй л шүү дээ. Уг нь бүр нэлээд саана гаргана гэж ярьжсэн юм да энэ хурал хийгээд нэг протокол хөтлөөл тэгэл явсан ш. Нодын гэхэд цаг сайхан болсон бухбууд янзын гоё ургаад ш. Нэг хачин гоёос өнөө намар гэсэн чинь хэдэн хоног юм болчихлоо ш. Одоо энэ бухбууд хэзээ ч урахгүй машины бүр үнцээр навах болчихж байгаа юм чи. Харж байгаа үстэй та нар. Замын үд бомб нь Монгол улсын ачаа зочиг тээврийн олон улсын чанартай хамгийн том бомб. Дээрх асуудлыг орон нутгийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд анхааралтай авч нэн даруй зохицуулах шаардлагатай байна.